За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ балархаа эгшигт гээгүүлэгч, заримдаг гээгүүлэгчийн тухай үзье. Балархаа эгшиг гэж юу вэ? Үгийн 1-р үеэс хойш орсон богино эгшгүүд балархаа илэгддэг учраас балархаа эгшиг гинэ. За жишээ үгнүүд дээр үзье. Монгол гэж үгний мон 1-р үе, гол 2-р үе. Тэгэхээр 1-р үеийг тооцохгүй 2-р үе болон 2-р үеэс хоошоо байгаа эгшгүүдийг тооцох нь. Тэгэхээр гол гэ 2-р үений о балархаа эгшиг. За нутаг гэж үгний 2-р үед байгаа а балархаа эгшиг. Сайхан гэж үгний 2-р үед байгаа а бас балархаа эгшиг. За дараач үгийг харъя. Сонгоно гэж үгний 2-р үед байгаа и мөн 3-р үед байгаа о балархаа эгшиг. За балархаа гэдэг үгийг харъя. Энэ үгэнд 2-р үед байгаа а балархаа эгшиг болж байна. Харин 3-р үед байгаа хос эгшиг балархаа эгшиг болохгүй нэ. За титэм гэж үгний 2-р үед байгаа эгшиг балархаа эгшиг. За үүндээ урт эгшиг, хос эгшиг нь балархаа эгшиг болдоггүй юм байна. За тэгвэл эгшигт гээгүүлэгч гэж юу вэ? Монгол баавар гэсэн үгэнд орсон 7 гээгүүлэгч үгэнд орохдоо өмнөө юм уу хойноо аль тод хэлэгддэг талдаа заавал эгшигтэй бичигддэг учраас эгшигт гээгүүлэгч гэж нэрлэдэг. За энэ 7 гээгүүлэгч маань эгшигт гээгүүлэгч байна. За заримдаг гээгүүлэгч гэж юу вэ? Цоожоо засаа тушаачих гэдэг үгэнд орсон 9 гээгүүлэгч нь зарим тохиолдолд эгшигтэй, зарим тохиолдолд эгшиггүй бичигддэг учраас заримдаг гээгүүлэгч гэдэг юм байна. За энэ 9 гээгүүлэгч маань заримдаг гээгүүлэгч байх нэ. Дээрх дүрмүүдээс эргэн санаад дараах дасгалыг хийгээрэй.